Булган аймгийн Хотог өндөр суманд төрийн албан агчийн 8 айлын орон сууц ашиглалтанд орлоо. Хот байгуулалт барилга орон суучлалтын яамны захиалгаар их усүрээ бие даасан болон хэсэгчилсэн байдлаар шийдвэрлсэн. Байгаль орчин дээлтэй эрчим хүчний хэмнэлттэй. Төрийн албан агчдын 8 айлын орон сууцны загвар төслийг аймаг орон нутгийн засаг захиргаатай хамтран хэрэгжүүлж байгаа. 12 сумын нэг нь Булган аймгийн Хотог өндөр сум юм. 2024 онд тус төслийг хэрэгжүүлэх байгууллагуудыг сонгон шалгаруулсан бөгөөд Хотог өндөр суманд төсөл хэрэгжүүлэгчээр Infinity Peak компани шалгаран ажлаа гүйцэтгэн энэхүү орон сууцны барилгаа ашиглалтанд оруулж улсын комист хүлээлгэн өглөө. Тус барилга нь 32.4-ийг харьцдаг нь 10 зууны 5 м бүхий 2 блок, 1 давхар хөнгөн ган карказан барилга юм. Барилга угсралтын ажил 2025 оны 5 сард эхэлсэн. Гүйцэтгэгчийн зүгээс байгаль орчин дээлтэй эрчим хүчний хэмнэлттэй орчин үеийн өнгө төрхийг шингээсэн амьдрахад таатай орон сууц хүлээлгэн өгч байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ. Хаан төсөл бол байгаль орчин дээлтэй эрчим хүчний хэмнэлттэй төрийн албан агчдын 8 айлын орон сууцны загвар төсөл гэдэг тендерт шалгараад яг бид нэр одоо энэ хойно харагдж байгаа барилгаараа энэ загвараараа оролцоод шалгараад Булган аймгийн Хотог өндөр сум дээр энэ төслийг хэрэгжүүлээд 24 оны 12 сарын 31-нд нэрээ хийгээд тэгээд яг үндсэн угсралт барилгын угсралтын ажил нь бол 5 сарын 26-нд эхлээд одоо 11 сарын 18-нд ингээд байнгын ашиглалтанд өгөөд тусчод ингээд таатай байна. Тэгээд цаашд энэ төрийн албан агчдаа энэ сумуудаа ер нь Монгол улсын хэмжээндээ энэ 10 загвар аймагуудтай болохоор бидний ганц зорьсон юм бол жишг төсөл хийгээд өгчөө. Үнээр сэтгэл зингээсэн байгууллага хийгээд өгчээ. Энэ сум орон нутагта энэ орчин суугчд маань төрийн албан агчдаа тав тухтай таатай орчинд амьдраасаа гэснээс яг л Улаанбаатар хотод байдаг хотхны зохио байгуулалтаар таатай орчинд тав тухтай эрүүл тийм барилгыг хийж өглөө. Тэгэхээр юм баяртай байна. Одоо ингээд ажилтнаа зогсож байгаа даа. Энэхүү төрийн албан агчийн 8 айлын орон сууцыг улсын комисс хүлээн авснаар уг орон сууцны барилгыг захиран зарцуулах эрх нь сум орон нутгийн удирдлагад шилжиж байгаа юм. Тус орон сууцанд Булган аймгийн Хотог өндөр суманд ажил гүйцэтгэхээр ирсэн төрийн албан агчид хамрагдана. Төрийн албан агчдын ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлсэн сум орон нутагт өнгө үзэмж нэмсэн бүтээн байгуулалт хийсэнд сумын удирдлагууд саашаалтай байгаагаа илэрхийлсэн маа. Ер нь бол Булган аймгийн Хотог өндөр суманд бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бол 8 айлын орон сууц бол ашиглалтанд орж байна. За энэ 8 айлын орон сууц бол ерөнхийдөө бол сум орон нутагт бол нийт шаардлагатай ажил мэргэжлэр ажиллаж байгаа одоо шилжиж ирж ажиллахаар болж байгаа энэ төрлийн албан агчид бол одоо олгогдохоор бол эхний ээлжинд бол одоо гэрээний төсөл яригдж байгаа. Тэгээд тийм учраас бол манай сумын хувьд бол нэлээд гүхэн ам олонтой ингээд иргэдийн доктор сууршил бол их нэгтрэл ихтэй юм сум, тийм учраас бол одоо их сум орон нутагт зайлшгүй шаардлагатай эрүүл мэнд нийгмийн салбарууд за мөн одоо хууль хүчний сэргийн төрийн байгууллагууд одоо нэлээдгүй бас манад байдаг. Эдгээр албан агчдад бол амьдрах орчныг бол одоо бас сайжруулах энэ хүрээнд бол авч хэрэгжүүлж байгаа. Бас нэг арга хэмжээ. Тийм учраас бол ерөөсөө дан төрийн албан агчдад одоо энэ орон сууцыг ашиглах боломжтой юм аа л гэж ойлгож байна. Энэ орон сууцыг бол одоо орон нутагт одоо ажиллаж байгаа энэ төрийн албан агчд бол тодорхой хэмжээний хөлс төлбөр түрээстэйгээр бол ашиглан өөрсдөө бол энэ орон сууцыг ашиглах гэрээнд бол одоо нарийн зөвлөдийг бол гол нөхцөлд бол тусгаж өгж байгаа. Тийм учраас бол одоо тодорхой хэмжээний төлбөр хөлстэйгээр бол түрээслэж ашиглагдана л гэж ойлгож байна. Төрийн албан агчдын 8 айлын орон сууцны төсөл нь 12 аймгийн 12 суманд хэрэгжиж байна. Тодорхойлбол Аранга аймгийн Эрдэнэ-Мандал, Баян-Онгор аймгийн Богд, Сүхбаатар аймгийн Эрдэнэ-Цагаан, Булган аймгийн Хотог өндөр, Дундгой аймгийн Эрдэнэ-Далай, Өвөрхангай аймгийн Сант, Төв аймгийн Баян-Чандман, Хинтэн аймгийн Жаргалт хаан, Хөвсгөл аймгийн Тарайлан, Ховд аймгийн Дарив, Дорнод аймгийн Баян-Уул, Говь Алтай аймгийн Бугас суманд тус төрийн албан агчийн 8 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар Булган аймгийн Хотог өндөр сум болон Дорнод аймгийн Баян-Уул суманд тус орон сууцны барилга ашиглалтанд орж улсын комисс хүлээн авлаа. 8 айлын орон сууцны барилгын захиалагчаар хот байгуулалт барилга орон сууцчлалт яам, захиалагчийн налтыг төрийн орон сууцны корпорац, төрийн өмчөд хязгаарлагдмал хариуцлагатай компани хэрэгжүүлэн ажиллаж байгаамаа.